За тэгээ миний сургалтын гол агуулга нь бол мэдээж оршил. Тэгээ маркетинг судалгаа гэж юу вэ гэдгээс бас эхлэж бодсон. Ягаад тэгэхээр энд ихэнх маркетерүүд байгаа боловч бас маркетинг судалгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олох хэрэгтэй. За тэгээд 3 дугаарт нь сошиал медиа орчинд маркетинг судалгаа юу яаж хийдгийг, ямар боломж байгаа гэдгийг харуулна. За тэгээд энэ бүгдийг базаад дүгнэлтийг хэлнэ. За тэгээд сургалтынхаа эхэнд би нэг зүйлийг хэлхийг хүсэн. Тэр нь юу вэ гэхээр энэхүү сургалтын агуулга маань яг миний өөрийн бэлдсэн сургалтын агуулга. Тийм учраас би яг өөрөө юм онол зохиогоо ч юм уу тийм хийгээгүй. Тодорхой өөрийнхөө практик дээрээс үндэслээд ер нь яаж хийдэг талыг илүү харуулахыг хүсэн. Тийм зөвлөмж материал байгаа шүү. За тэгээд хамгийн ихнээс дүү маань маркетинг судалгаа гэж яг юу вэ те? Хүн бол маркетинг судалгаа гэдэг баг нэрийг мэддэг мөртлөөрөө яг маркетинг судалгаа гэж яг юу гэдгийг нэрсөө зарим нэг маркетерүүд мэддэг яг үнэлэхээр. За тэгээд эндээс хамгийн гоё тодорхойлт надад илүү гоё таалагддаг тодорхойлт маань энэ хүний хэлсэн тодорхойлт байдаг. Тэгээд маркетинг судалгаа гэж юу вэ гэхээр тухайн судалгааны үндсэн хэрэгцээг тодорхойлоод тэгээд судалгааны дизайнаа боловсруулад судалгааны мэдээлэлээ цуглуулад тэгээд түүндээ анализ хийгээд тэгээд ямар нэгэн асуудлыг стратегийн болон стратегийн бус төвшөнд шийдэх тэр үйл явцыг л маркетинг судалгаа гэж нэрлэдэг байгаа. Ерөнхийдөө бүхэлд нь. За тэгээд монголчууд маань эртээ дээрээс маркетинг гэж ярьдгүй байснаар маркетинг судалгаа тэр дундаа судалгаа гэдэг зүйлийг маш сайн мэдэрсэн хүмүүсээс гэж үзэж байгаа. Тэгээд үүнийг би юугаар батлан харуулах гэдэг нэг үйл монголчууд маань 7 эмчнийг огт гэдэг тийм. Энэ нь өөрөө юу гэсэн үг вэ? Ямар нэгэн зүйлийг хийхдээ бизнес ялангуяа ямар нэгэн зүйлийг хийхдээ заавал 7 эмчиж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зах зээл дээр за миний хамгийн сүүлийн жишээ би нэг байгууллагын удирдлага хүнтэй уулзсан. Тэгэхэд маркетинг судалгааг тэр хүн ингэж ойлгоод өгсөн байгаа байхгүй. Би энэ салбарт 17 жил ажилласан. Маркетинг судалгаа гэдэг бол миний толгой, миний тарих. Тийм учраас би 17 жилийн туршлагаараа би энэ судалгааг хийхгүйгээр өөрөө юмаа одоо тухайн брэндээ зах зээлд амжилттай байршуулж чадна гэж үзсэн байхгүй. Гэхдээ тэр хүн чадсан. Гэхдээ би тэр хүнийг л зөвлөгөө өгсөн байхгүй. Тэрний юу гэхээр маркетинг судалгаа хийгээгээр та нэг зүйлийг амар том алдна. Тэрний юу гэх юм бол бүтээгдэхүүний өөр амьдралын мөрчлөг гэж амар чухал зүйл байдаг. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь Coca-Cola гэдэг брэнд дэлхийд дээр 120 жил ярих гэж байгаа тийм. Энэ брэнд маань анх гарч ирэхдээ мэдээж нэг маркетинг судалгаа дээр хийсэн ба тэгээд хамгийн гол нь амьдралынхаа мөрчлөг үе шат бүр дээр маркетинг судалгаа хийж авсан. Өөрөөр хэлбэл Coca-Cola уналтын үеж байсан. Уналтын үе дээр яагаад уналтанд орж байгааж хийж судалгаа хийж үзчихсэн үр дүнгийн. Тийм учраас би тэр хүнд хэлсэн л дээ. Та магадгүй энэ бизнесийг хэд их хүчээр босгоод байна. Өөрөөр хэлбэл хэд их юм хөөс бий болгоод тухайн салбартаа тий. Магадгүй та энэ салбар дээр ганцаараа явж болно, монопол байж болно. Эсвэл та ямар нэгэн байдлаар энэ салбар дээр аюул сан мэрэгчлэн байж болно. Хизээ нэгэн цагт таныг маш хүчтэй ялны ил хөрслөж гарч иж магадгүй. Тийм учраас та тэр бүгнийг судалгаагаар батлаад өөртөө мэдээлэл авч явах хэрэгтэй гэсэн. За тэгээд тэр хүмүүс маань өөдөөс эргүүлээд тэгсэн юм л да. Би маркетинг судалгаа хийж үзээгүй тодорхой хугацаанд үзсэн. Гэхдээ тэд нар чинь зүгээр тоол байдаг шүү дээ гэж хэлсэн байхгүй. Хүн болгоно маркетинг судалгаа тоо гэж чадах. Угаасаа л гарч байгаа үр дүн тоо гардаг. Гэхдээ яг судлаач бидний хувьд гэх юм бол маркетинг судалгааны тоог боломж гэж хардаг байхгүй. Өөрөөр хэлбэл яг зах зээл дээр тэдэн хувь эсвэл хэрэглэгчийн тэдэн хувь гэдэг тоо маань танд өөрт чинь үлдсэн тэдэн хувь байна шүү дээ. Таны үлдээсэн зах зээл дээр чинь тэдэн хувь нь өрсөлдөгч тоглож шүү гэдгийг харах боломжтой. Тийм учраас маркетинг судалгаа гэдэг бол ер нь судалгаа гэдэг зүйл бол ер нь ганцхан тоо биш. Тэрийг амин том боломж тэгээд сонирхолтой ямар нэгэн бизнесийн нууц нуугч гэдгийг харах хэрэгтэй байгаа. За тэгээд маркетинг судалгааг ер нь яг ямар үед хийх шаардлагатай байдгийг шаардлагагүй гэдэг бас зүйл байгаа. Ягаад энэ дээр хэлж байгаа нь маркетинг судалгаа гэдэг нь өөрөө тодорхой хэмжээний зардалтай, хугацаатай ийм зүйл гэдэг учраас бас байгууллагад байнга хийгээд байдаг бас энэ өөрөө боломжгүй зүйл. Тийм учраас яг ямар үед нь хийх ёстой гэдэг дээр бас амар чухал анхаарал хандуулах ёстой. За нэгдүгээрт бол бизнесэд дахин буюу шинээр эхлүүлэх гэж байгаа эсвэл дахин эхлүүлэх гэж байгаа үед заавал тухайн судалгаа хийж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл зах зээлээ тань мэдэх ёстой. Тэгсэн үндсэн дээрээс за би зах зээлийн яг энэ хэсэг дээр илүү их өөрийнхөө төсвийг зарцуулж энэ хэсэг дээр нь би илүү их өөрийнхөө боломж олцоог ашиглах ёстой байна гэдгийг харах ёстой. За тэгээд мөн бас зах зээлээ өргөжүүлэх үе шатанд за тэгээд миний зөрүүний амьдралын мөчлөг үе шатна гэдэг. Энэ бол аюул шат чухал. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн байнга олон зуун жилийн турш амжилттай өдөрт 1000 ширхэг заргадаг бүтээгдэхүүн байнга 1000 ширхэг заргадаг байхгүй. Тийм учраас зарим үед нь 500, зарим үед нь 5000 болж байгаа тохиолдлыг судлах хэрэгтэй. Яг яагаад манай бүтээгдэхүүнийг хэлбэлсэн юм байна? Манай бүтээгдэхүүн ямар үед уналтанд орж ийн, ямар үед цэргэлтэнд орж ийн гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. За тэгээд мэдээж тодорхой тоон баримтууд хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Санхүүгийн албанд хүмүүс ингэдэг юм л да. За одоо маркетинг албанд их тохиолддог зүйл байхгүй. Төсөв барайл оронгууд санхүүгийн тоор нэгдэг. За яг яах юм? Та нар энэ зах зээлийг мэдж байгаа юм та нар?
хэдэн наа чи хэдэн хүнд хүрээд ч юм уу эсвэл хэдэн хүндээс чинь юм мэдээлэл авах юм гэдэг ч юм уу. Тийм учраас ийм тодорхой тоо баримтаар өөрсдөө батлан харуулах үед хэрэгтэй. За тэгээд ямар нэгэн компанид ажил зохион байгуулах үед хэрэгтэй. За тэгээд хугацааны татамжтай тийм төлөвлөлтийн үед одоо өөрөөр хэлбэл стратегийн төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө иймэрхүү үед хийх хэрэгтэй. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь манай ихэнх би баг баг таамаглал 90% орчим манай маркетинг менежерүүд 2012 оны сүүлээр маркетинг төлөвлөгөөгөө биччихээд тэвэндээ судалгаа ашиглаад тэрийгэ бүтэн жил дарчдаг. Өөрөөр хэлбэл тэрийгэ толгоон дээр болгочоод бусан ажилладаг. Гэтэл бусад одоо юу гэдгийг олон улсын туршлагатай байгууллагч юм маркетинг төлөвлөгөөг баг ширээний ном болгосон байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл би яг аль чиг рүү явж байгаа. Би одоо өөрийнхөө төлөвлөснөөс хэрэг хазааж байгааг хараад. За тэгээд ямар үед хийх шаардлагагүй гэх юм бол мэдээж бол тухайн тоо баримтыг аль бие усны их усрээс өөрөө мэдж байгаа тохиолдолд ямар нэгэн маркетинг судалгаа хийх шаардлага байхгүй. За тэгээд шийдвэр аль хэдийн гарч ирээд өөрөөр удирдлагын шийдвэр аль хэдийн гарцсан үед бол маркетинг судалгааг 1000 хийгээд араас нь хөлсөлөөр нэмэрхгүй гэсэн. За тэгээд бусад өөр юу гэдгийг санхүүтэй холбоотой ч юм уу те ийм үед маркетинг судалгаа төдийлөе гэдэг шаардлагагүй гэж үзэж байгаа. За тэгээд маркетинг судалгааны ямар ач холбогдолтой мэй гэвэл маркетинг судалгаа мэдээж бол зах зээлийн талаар бүрэн мэдээлэлтэй болно. Түүнийхээ үндсэн дээр зах зээлээ жолоодох чадвартай болно. Тухайн бизнесмен хүн эсвэл маркетер хүн тий. Тэгээд түүнийхээ үндсэн дээрээс өөрсдийнхөө зардлыг бууруулах боломжтой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за нэг 10 сая төгрөгийн төсөв баталчаад судалгаагүйгээр баталчаад хийх нэг өөр, судалгаагаар 5 сая төгрөгийн төсөв батлаад хийх нэг өөр. Одоо өөрөөр хэлбэл маркетинг судалгааг хүмүүс зөвхөн хэрэглэгч чидэр гэж ойлгодог. Гэтэл одоо юу гэдэг зар сурталчилгаа хийх одоо юу гэдэг аль сувгаар явуулах хүртэл нөр судалгаа авах хэрэгтэй байхгүй юу? Уул нь ихтэй манай ихэнх байгууллагын маркетерууд маань энэ дээр бас их хойр хандж байгаа. За тэгээд маркетингийн үйл ажиллагаа мэдээж маш сайн хүртээмжтэй болно. 1000 зориулсан компанид ажиллаж байх бол маркетинг судалгаа хийснээр тэрийг 1500 олох боломжтой ч юм уу. За тэгээд зорилттой зах зээл дээр шууд хүрч чадна. Өөрөөр сая Facebook дээр ярьжсэн те Facebook-ос судалгаа хийгээд өгч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би өөрийнхөө $1000 Facebook-ийн зар сурталчилгааг ашиглаад Солонгос байгаа монголчууд хүргэе гэхэд хэрвээ Facebook судалгаа хийдэг юм бол 482 мянган хүн чи хүргэе гээл те. Тэгээд тэндээ таруулсан мөнгө ихэр. Гэтэл Facebook цаана автоматар яг тэр тухайн хэрэглэгчийн өөрийнхөө профайл дээр байршуулсан локейшнээ дамжуулаад за энэ хүн яг Солонгост амьдардаг хүн мөн юм байна гэд түүгээр дамжуулж яг за энэ чиний зорилттой хэрэглэгч мөн шүү гэж харуулдаг. Тийм учраас энэ судалгаа хийсний үндсэн дээр тэр тухайн яг $1000 яг хэрэглэгч бүр дээр өөрөө тараан байршуулах их боломжтой. За тэгээд өрсөлдөөн нь бол ялан дээр энэ ялангуяа стратеги төлөлтөнд маркетинг судалгааны стратегийн чиглэлийн судалгаанууд аягүй чухал. Өрсөлдөөн дээр яаж хариу үйл үзүүлэх үү? Энэ дээр өшөө ямар хамгаалалт хийх үү гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг судалгаан дээр үнэлж хийдэг. За тэгээ эрсдлийг бууруулна. Маркетингийн үйл ажиллагаа маань өөрөө их том эрсдэлтэй ягаад гэвэл үр дүнгийн хэмжээ аягүй хэцүү. Яг одоо бол манай монголчууд ихэнх байгууллагууд борлуулалтаар хэмжээд иж магадгүй. Гэхдээ маркетинг гэдэг зүйл маань өөрөө үр дүн нь хязгаарч гарч болдог зүйл байхгүй. Тийм учраас судалгаагаар баталсны үндсэн дээр эрсдлээ бууруулж чадна. За тэгээ бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжруулж шинжилж чадна. Та бүхэн сайн мэднэ одоо бидний сүүлийн их аягүй их шалаад байгаа Apple брэнд маань iPhone брэндийг зүгээрс нэг ингээд 3 4-г гаргаад байгаагүй. Яагаад тэгэхээр эхний бүтээгдэхүүнээ гаргаад хэрэглэжээ судлаад хэрэглэж юу хийж чинь тэрийг мэдрээд дахин нэг шинжил сайжруулалт хийгээд тэгээ одоо хамгийн сүүлийн хэлбэр дээр энэ асуудлууд нь батарейд байгаа юм байна, хүн түмэнд байгаа юм байна, дэлгэцний хэмжээнд байгаа юм байна те. Иймэрхүү байдлаар судалгааны үндсэн дээр гаргаж бүтээгдэхүүн шинжилгээ сайжруулж байгаа. За тэгээд мэдээж шин санаа боломжуудыг олж харна. За тэгээд өөр юу гэдгийг амар чал гэдэг хүний хилээгүй олон талын ач холбогдлууд байж болох байхгүй маркетинг судалгаанаад магадгүй өөр маркетер ч юм уу те өөр хүн эндээс судалгаанаас өөр дүн хараад тэндээс нь анализ хийж болно. За тэгээд маркетинг судалгааны үндсэн чиглэлүүд ямар чиглэлүүд өгдөг гэхээр 3 төрлийн үндсэн судалгааны чиглэл өгдөг маркетинг судалгаанд. За нэг нь бол шинжих судалгаа, тэгээд тодруулах судалгаа, учир шалтгааны судалгаа гэсэн 3 төрлийн судалгааг бизнест өргөн ашигладаг байгаа. За тэгээд шинжих судалгаа гэж юу вэ гэхээр тухайн хэрэглэгч эсвэл өрсөлдөгч эсвэл зах зээл дээр тухайн зах зээлийг шинжин гэсэн. Одоо өөрөөр хэлбэл хүнийг одоо за энэ ямар шүү ерөн зах зээл юм бол те хэдэн хувьд нь өрсөлдөгчнөр байдгийн одоо манай гол хэрэглэгчнэр маань хэдэн хувьд нь байгаа ч юм. Иймэрхүү шинжих анхан шатны судалгаа гэсэн үг. Тэгээд иймэрхүү судалгаанд бол ихэвчлэн хоёр дахь мэдээллийн хүүсрийг ашигладаг. За бид тэгэд анх дахь хоёр дахь мэдээллийн хүүсрийг дараа нь тайлбарлаж өгнө. За тэгээд тодруулах судалгаа гэдэг нь бол илүү наривчлалтай яг одоо хэрэглэгчнэр дээр эсвэл яг илүү яг ямар зам төлөв байна, ямар сэтгэл ханамж байна гэдгийг ч юм уу. Эсвэл зах зээл дээр яг
ямар үндсэн дээрээс энэ компани 34% эзлээд нэ гэдэг ч юм уу те. Энийг бүгдийг харах боломжтой. Тэгээд тодорхой судалгаанд бол үндсэн хоёр арга нь бол төвөр судалгаа, суурин судалгаа гэж хоёр арга байдаг. Тэгээд төвөр судалгаа бол та бүхэн мэдж байгаа. Тухайн зах зээл нийгмээс төвөрлөн авч зардлаа хэмнэх цаг хугацаа хэмж хийдэг судалгаа хэлж байгаа. Өөрөөр хэлбэл 2,700,000 хүнээс 100 ширхэг юу гэдгийг 27 настай хүнийг ч юм уу шүүж аваад хийх судалгаа хэлж байгаа. За тэгээд суурин судалгаа гэдэг нь болохоор тухайн нийгмийн буюу массыг хэлж байгаа. Тэгээ энэ нь бол одоо өрх гэрээ амьдралын орлого зарлагын түвшин ч юм уу те. За Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хэмжээнд 6 дүүргийн ард иргэдийн амьдрал иймэрхүү түвшинд байна те. Цалин их хөөсрний ийм байна гэдэг ч юм уу. Ийм судалгаануудыг хэлж байгаа. Тэгээ учир шалтгааны судалгаа бол маркетинг судалгааны хамгийн гүн үнцгийн үе шат. Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгчийг мэдсэн, шинжсэн тохиолдолд за тэгвэл яагаад жухамхүү энэ зүйлийг хэрэглээд байна? Эсвэл яагаад жухамхүү энэ зах зээл дээр энэ компани ингэж оршин тогтоод хэрэглэгч нь таалагдаад нь эсвэл эдгээр борлуулалтын өөр арга хэрэгсэл ачлаад нүг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хийж болж байгаа. За тэгээд маркетинг судалгааны үндсэн гол төрлүүд гэж бас байгаа. Энэ та бүхэн мэдэх бах. Зах зээлийн судалгаа. Зах зээлийн судалгаа бол анхдагч, хоёрдогч гэсэн мэдээллийн их үүсвэр ашигладаг. Анхдагч мэдээллийн их үүсвэр гэдэг нь болохоор ямар нэгэн урд нь энэ зах зээлийг хүн судалж байгаагүй тий өөрөө анхдагч хийж байгаа мэдээллийн их үүсвэрийг анхдагч мэдээлэл гэж байгаа. Хоёр дахь мэдээлэл гэдэг нь болохоор аль бие усны статистикийн газрууд ч юм уу эсвэл аль бие усны судалгааны байгууллагуудын хийсэн мэдээллийн их үүсвэрийг ашиглаж хийх судалгаа хийж байгаа. За тэгээ өрсөлдөгчийн судалгааг бол дотор нь хоёр ангилж байгаа. Стратегийн бүтцийн гэдэг. Зарим нэг манай байгууллагын удирдлууд бас ингэж ойлгодог. Би өрсөлдөгчийн судалгаа хийлгэмээр байна гэдэг. Тэнгуүтэ тэр компани хэдэн төгрөгийн борлуулалт орлоготой хэдэн ширхэг бүтээгдэхүүн зарсан гэж яриад байхгүй. Би яг ингээд судалгаан дээр ингээд манай байгууллага ингээд олон байгууллага өрсөлдөгчийн судалгаа хийсэн. Гэтэл яг бидний захиалгч байгууллагууд байна тийм асуудал маш их асуудаг. Тэр байгууллагын борлуулалтын мэдээлэл авах хэрэгтэй. Тэр мэдэх хэрэгтэй байна гэдэг. Гэтэл үндсэндээ бол тэр нь ямар ч хэрэггүй мэдээлэл байхгүй. Тэр зүгээр захирал хэрэгтэй мэдээлэл. Өөрөөр захирал тэр мэдээг хараад нэг бол борлуулалтын доогоор бол баярлан дээгүүр байх юм бол илүү хор шагналч юм те. Өөр ямар нэгэн арга хэмжээ адуу зүйл байгаа. Тийм учраас борлуулалтын өрсөлдөгчийн судалгаанд тийм борлуулалтын тийм байгууллагын хувийн нууц тийм бизнес ёс зүйн судалгааг хийдгүү. Тийм ба манай бусад судалгааны байгууллагууд маань зарим нэг нь хийгээд идэг. Тэр нь тань талаа ашиглаад тухайн юунаас аваад идэг. Гэтэл энэ бол өөрөө ямар нэг ёс зүйн зүйл байдаг. Тэгээ бүтцийн судалгаа бол тухайн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн ямар болсон хүчээр яаж ажлыг маш хурдан хугацаанд хийж ийн ч юм уу тэр бүхнийг харах боломжтой. Тэгээ хэрэглэгчийн судалгаа байгаа. Мэдээж зан төлөв сэтгэл ханамж гэсэн хоёр янзтай байгаа. За тэгээ байгууллагын соёлын судалгаа гэж сүүлийн Монголд байгууллагууд маш их мэдрээд манай компаниар маш их хийлгэж байгаа. Тэр нь яг юу гэхээр байгууллага зөвхөн хэрэглэгч рүү хандсан үйл ажиллагаа болоод ажилтан хариуц хайхардгүй. Тэгээд сүүл рүүгээ олон ажилтан орж гараад тусам байгууллагууд ойлгодог. За ер нь манай байгууллага дээр нэг соёл байхгүй тий. Эсвэл нэг юм нэг л юм болохгүй байна. Одоо энэ дундаас хандлага нь болохгүй нөө мэдээллийн систем бүтцийн оновчлон болохгүй нөө гэдгийг судалгаар харахыг хүсдэг. Тэгээд энийг бол маркетинг судалгаан дээр нэлээд том бас төрөл байгаа. Байгууллагын соёлыг судалдаг. Танай байгууллагын мэдээллийн систем ийм байдлаар буруу тархаж чинь мэдээлэл 4-5 хүнд очиод таны үр даал орчинд одоо юу гэдгийг хүчин сулаж 30% буурч таны ажлыг гүйцэтгэх шаардж байгаа гүйцэтгэх хэмжээ ч юм уу. Тэгээд хандлага бол ажилтан тухайн ажилтан цалиндаа юу гэдгийг сэтгэл ханамжгүй биш вэ? Дотоод байгууллагын орчин сэтгэл ханамжгүй. Эсвэл өөрийнхөө ашиглаж байгаа техник технологи нь байна. Сэтгэл ханамжгүй гэдэг тиймхүү үр дүн гаргаж ирдэг судалгаа байгаа. За тэгээд бүтээгдэхүүний судалгаа байгаа. Энэ бол мэдээж сувгийн судалгаа, бүтээгдэхүүн амьдралын мөрчлийн судалгаа гэж байгаа. За тэгээд үнийн болон борлуулалтын гихмит судалгаа. Тэгээд энэс хойшоо зөндөө судалгаа өгж болно. Зар сурталчилгааны судалгаа ч юм уу тий. Тэгээд судалгааг одоо жишээ нь хүмүүс бол ингэдэг лого зохиогч байгаа компани лого зохиогч одоо эсвэл ямар нэгэн вебсайтыг бүтээгч хахтаа зөвхөн өөртөө зориулж бүтээгээд байгаа байгууллагууд ихэнх нь за энэ наач л гоё надад л гоё харагдаад байна. Гэтэл ер нь бол олон улсын зуршлагаар бол байгууллагууд судалгаа хийсэн үндсэн дээр манай хэрэглэгч яг вебээс яг юу авахыг хүсдэг тий. Манай логоноос юу авахыг хүсдэг ингээд. Одоо жишээ нь би саяхан сүүлд нэг юугаар сонссон. Нийт дэлхийд дээр байгаа банк бус санхүү банкны салбарт ажиллаж байгаа байгууллагуудын ихэнх нь буюу бараг 60 орчим хүн гэсэн баг шүү. Лого ногоон гэдэг. Тэгээ яагаад гэхээр логоо ногооноор хийж байгаа өөрсдөө судалгаагаар баталсан байхгүй. Өөрөөр хэлбэл ихтгэл төрүүлдэг хүнд ногоон. Харин эсрэгээр улаан өнгө маань яадаг вэ гэхээр худалдааны байгууллага, борлуулалтын байгууллага улаан өнгөийг маш ихээр ашигладаг. Өөрөөр энэ хүний дургуслыг амар өдөөдөг. Одоо манай Coca-Cola улаан өнгөтэй гоочнд ерөөсөө энэ хүний дургуслыг өдөөдөг. Тийм учраас судалгааг бол бүхэл төрлийн төвшөнд хийх ёстой.
боломжтой хөрөнгөтэй санхүүтэй хөрөнгө санхүүгүйч хамаагүй өөрсдийн хэмжээнд заавал хийж явах хэрэгтэй зүйл байдаг. За тэгээд голлох аргууд нь бол мэдээж асуулгын арга байгаа, ажиглалтын арга байгаа, ярьцлага хийх арга байна, таамаглал дэвшүүлэх арга байна, мониторинг хийх аргууд байна, туршлалт хийх арга байна, анализ хийх арга байна, тэгээд жишиж харьцуулах аргууд байна. За тэгээд маркетинг судалгаа хийхэд тэр яаж хийдэг вэ гэдгийг би ингээд томьёолоод харуулж бодсон. Ер нь ямар их хүнд үе шатыг туулдаг вэ гэдэг. Маркетинг судалгаа хийхэд 10 үе шатыг авдаг. А гэхдээ магадгүй өөр маркетерүүд энийг 5 болгоод ашиглаж магадгүй өөртөө сайжруулад ч юм уу те. Манай компани бол яг 10 үе шатаар судалгаагаа хийдэг. За яадаг вэ гэхээр нэгдүгürt нь тухайн байгууллагын үнэхээр судалгааны хэрэгцээ байна уугүй тодорхойлно. А тэр нь юу гэсэн үг вэ? Танаас судалгааг заавал одоо хийх шаардлагатай юм уу те? Өвлөө өдөр хийх шаардлагатай юм уу? Хавар хийх шаардлагатай. Танай хэрэглэгч чинь хэдийн үед илүү их одоо юу танай компани анхаарлаа хандуулдаг юм ч юм уу те? Одоо өөрөлдөө чацганы жүүсийн судалгааг бол 100 хийгээд бол үр дүнгүй байхгүй. Яг бол хэрэглэгчний одоо тухайн бүтээгдэхүүнд хандах хандлага нэг буурсан байдаг. Харин өвөл жинхэнэ өөртөө нэг өвчин зовлон тусаач юм уу ханиа томоо тусах үедээ чацган уугаад тэгээ тухайн бүтээгдэхүүнийг илүү мэдрээд эхэлсэн байдаг. Тэр үед нь хэрэглэгчнээс судалгаа авч авах байдлаар ч юм уу хэрэгцээ тодорхойлдог. За тэгээд судлага асуудлууд нь тодорхойлдог. За яг аль алийн судлага манай ихэнх байгууллагууд бол за хэрэглэгчийн судалгааг хийлгэмээр байна. Гэтэл хэрэглэгчийн судалгаа маань дотроос хэлэлцтэй зан төлөвийн судалгаа, хэрэглэгч сэтгэл санамжийн судалгаа гэдэг. За тэднийг тодорхойлно. За тэгээд судалгааны зорилтууд тодорхойлно. Яг ямар үр дүн хармаар байгаа энэ судалгаанаас те яг юу хүсээд байгаа энэ судалгаанаас тэрийг эхлээд тодорхойлчоод түүний хараас явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр үр дүн биш эхлээд судалгааныхаа зүгээр хамаагүй дата мэдээ суулгачаад дараа нь боловсруулалт хийхдээ хүмүүс гацчихдаг. Би өөр эндээс яг юу харах гэдэг юм болоо гэдэг. Ялангуяа олон одоо нийтэнтэй ч юм уу олон тийм хамар хүрээтэй судалгаан дээр бол олон маркетинг толгой ирээд тохиолдол байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь судалгааны дизайныг боловсруулна. Дизайн боловсруулна гэдэг судалгааныхаа төлөвлөгөөг хийнэ гэсэн үг. За би судалгааг хэн зөвлөж хийх, ямар зорилготойгоор хийх, хизээ хийх, миний судалгааг хэн авах юм, ямар зардалтайгаар хийх юм гэдэг бүгдийг бичиж тодруулдаг зүйл байгаа. За тэгээд 5 дугаарт мэдээллийн их үүсрэг авах их үүсэр байгаа. Тэгээд судалгааны аргачлалыг тодорхойлох. За тэгээд 7 дугаарт нь бол бэлтгэл ажлыг ханган судалгаа хийх. За тэгээд 8 дугаарт нь бол мэдээллийг цуглуулна. Өөрөөр хэлбэл дата мэдээлэлийг цуглуулж эхэлнэ гэсэн үг. За тэгээд 9 дугаарт нь анализ боловсруулалт хийн. За анализ боловсруулалт дээр бас нэлээд их зүйлийг ярих гэж бодсон. Би ер нь олон судалгааны бусад хүмүүс маркетинг хийсэн судалгааны тайлангийг уншижсэн л да. Манай маркетинг дээрээс ганцхан зүйлээр хийдэг байхгүй. Судалгааны үр дүн боловсруулалтаа ялангуяа хэрэглэгчийн судалгаан дээр. Тэр нь нэг талт үснэгтэй арга буюу зүгээр хэрэглэгчийг тийм үгүй ч юм уу эсвэл тэдэн хүн тийм байна, тэдэн хүн ийм байна гэсэн аргал ашигладаг байхгүй. Тэндээс зүгээр хараад за манай бүтээгдэхүүний хэрэглэх сонирхолтой хэрэглэгчийн 50% хэрэглэх сонирхолтой маань үлдсэн 50% хэрэглэх сонирхолгүй маань гэл гацдаг. За эсвэл за бүр дөрөв сонголт хийж үзье. Манай хүний ингэдэг бүр хамгийн их нь 30% байна. Тийм учраас ингэдэг. Гэтэл энэ бүх дата мэдээлэл дээр анализ хийх аюул болон судалгааны арга өгөх монголчуудын ашигладаг бүр амар аргууд байгаа. Тэндээс бүр хамгийн гоё ч юм уу эсвэл миний одоо сүүлийн ажлаад уртаа анализын арга бол кластерын анализ гэдэг байгаа. Тэрийг би ихтгэлийн бас сүүлд хэлнэ. Тэгээ ер нь иймэрхүү анализуудын аргуудыг бас өөрөөсөө та бүхэн маш сайн хайж ер нь сурах хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед технологи хөгжөөд судалгааны маш олон програмууд гараад өөрөөсөө анализын аргуудыг шууд өөртөө шингээд болсон байгаа. Урд нь манай маркетерүүд эсвэл манай бизнесийн байгууллагууд дандаа математик, статистикийн аргаар шууд цаасан дээр ч юм уу эсвэл иргэсэн харилцан хамгааллын шинжилгээ эдрийг хийдэг байсан бол одоо тухайн компьютер дата өгөгдлийг оруулсан тохиолдолд шууд таны хийсэн судалгаач нь стандарт хазаалт нь буюу үнд нийцэх хувьд хэдэн хувиар хазааж байна. Тийм учраас таны судалгааны цуглуулсан мэдээллийн өгөгдөл чинь хүчингүй байна гэдэг ч юм уу. Судалгааны програмууд бол сүүлийн үед бол тэгж гараад болсон ба түрүүний нэг хамгийн том програм нь бол SPSS гэж програм байгаа. Та бүхэн сонссон баг. Мөн бас EVS, C Pro гэдэг програмууд их байгаа. За тэгээд би нэг ерөнхийдөө сая ярьсан маркетинг хэрэгцээ тодорхойлно. Яг ямар үе хийх шаардлагатай. За тэгээд яг юуг нь судлах ёстой гэдгээ бас ямар үр дүнд хүрэх чагаа гэдгээ мэдэх ёстой. За тэгээд зорилтуудаа тодорхойлно. За тэгээд судалгааны дизайнаа боловсруулна. За тэгээд мэдээлэл авах их үүсрээ боловсруулна. Монголд бол ер нь бол сүүлийн үед бол хоёр дахь мэдээллийн зах зээл буюу манай албан ёсны статистикийн байгууллага аягүй сайн хөгжиж байгаа даа. Тэгээд тэр нь одоо судалгааны байгууллагууд бидэд аягүй ашигтай. Яг гэвэл бид нар одоо юу гэдэг нь 3-4 жилийн өмнө статистикийн төв газраас ч юм уу эсвэл Галийн ерөнхий газрын харьяа статистикийн газраас ч юм уу эсвэл Улаанбаатар хотын нийслэлийн статистикийн газраас ч юм уу мэдээлэл авахд
учир утгагүй болон тоогчдөг гэсэн. Тэгээ маркетерүүд бид нар тэн дээр аягүй их цаг алддаг. Тэр бүгдийг ингээд шүүгээл яг одоо бол манай байгууллагууд илүү боловсон болсон, илүү соёлтой болсон, илүү гоё мэдээлэл өгдөг болсон, олон талаа нь харуулж өгдөг болсон. Тийм учраас манай хоёр дахь мэдээллийн зах зээлүүд дээр их ажиллах боломжтой. Тэгээ хоёр дахь мэдээллийн зах зээл дээр бас өөрчлөлтийн судалгаа хийхэд бас үр дүнтэй байдаг. Яг бол сүүлийн захим орчин их хөгжиж байгаа. Тэгээ байгууллагууд ер нь захим хуудсан дээр их өөрсдөө мэдээлэл тавьж байгаа. Тэн дээрс стратегийн анализыг хийгээд за манай байгууллага ер нь сүүлийн хэрэглэгч рүүгээ ийм компани ажил зохион байгуулж байгаа маань гол зорилго нь манай зах зээлийн тэдэн өрөө дайрж байгаа юм биш үү ч юм уу тийм мэдээллүүдийг гаргах боломжтой байдаг. За тэгээ судлага харгачлаа тодорхойлно. Асуулга анкет дээр болох юм уу, ажиглалт туршилт хийх юм уу, фокус группийн ярилцлага хийх юм уу гэл. За тэгээ бэлтгэл ажлыг хангана, анкетаа боловсруулна, явах газруудаа тодорхойлно гэдэг юм уу. За тэгээ мэдээлэл цуглуулна. Өөрөөр хэлбэл гэхдээ мэдээлэл цуглуулахдаа сүүлийн үед ер нь гайг болсон. Гэхдээ мэргэжлийн бус үнээр мэдээлэл аюул их цуглуулдаг. Манай судалгааны байгууллага. Яа тэр нь яг юунд хор ихтэй вэхээр өөрөөсөө одоо та бүгд мэднэ. Хэрвээ оюутан хүнээр ч юм уу муу оюутангаар судалгааны мэдээлэл цуглуулах гэж явуулаа гэхэд тухайн оюутан тухайн сухаан судалгааг өөрөө бүглэх ч юм уу те эсвэл тухайн хэрэглэж судалгаа авч байгаа хүндээ тайлбарж өгөөгөөс буруу мэдээлэлээр бүглүүлэх тохиолдол их байдаг учраас заавал мэргэжлийн ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа бид нар. Тийм ч утгаараа бид нар ер нь манай байгууллага заавал мэргэжлийн судлаач буюу 5-аас дээш судалгаан дээр ажиллаж үзсэн тийм туршилттай хүмүүстэй их хамтран ажиллаж байгаа. За тэгээд анализ боловсруулалт энэ би сая хэлсэн. Ер нь бол олон төрлийн анализтэй аргууд байгаа. Олон улсын судалгаан дээр бол Портер 5-30 зүйлийн судалгаа ч юм уу эсвэл за одоо монголчуудын сайн мэднэ SWOT анализ арга ч юм уу те SWOT анализ дээр цуглуулсан баримтаа тоовсруу шилжүүлж яаж стратеги боловсруулах юм гээд. За тэгээд үр дүн боловсруулж тайлан зөвлөмж боловсруулна. Тайлан зөвлөмж боловсруулна гэхээр судалгаа хийгээл орчих биш. Тайлангаа боловсруулаад удирдлагын ширээнд тавьчих биш. За би энэ судалгаа хийснээрээ ийм олон боломжуудыг олж харлаа. Ийм зөвлөмжүүдийг гаргаж ийн бид нар цаашдаа илүү энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй байна. Манай хэрэглэгч нар ийм зүйлийг их хүсэж байгаа маань гэсэн зөвлөмжүүдийг боловсруулж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд би энэ сургалтаас өмнө манай байгууллага бас өөрөө яг юм маркетинг консалтингийн чиглэлийн судалгааны чиглэлийн байгууллага учраас ер нь манай гол хэрэглэгч манай байгууллагууд маань маркетинг судалгааг ер нь хөвчлэн ямар төд ашигладгийг бид өөрсдөө мэдхийг хүссэн. Тэгэд ер нь бол өөрсдийнхөө боломжит хүрээгээрээ ер нь Монголын хамгийн судалгаа ашиглаж магадгүй гэсэн байгууллагууд дээр бид судалгаа хийсэн байгаа. За тэгээд энэ компани яг энэ компаниас сонгосон эдгээр компани доороо иж өөрсдөө доороо маш олон зах зээл дээр ажилладаг байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн сегментийн зах зээл дээр маш их ажилладаг учраас судалгаа маш их шаардлагатай байна. За тэгээд ер нь бол энэ судалгаанаас харж байхад бол манай байгууллагууд ихэвчлэн шаардлагатай үедээ судалгаа хийдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр түрүүний миний ярьсан хийх шаардлагатай үед дээр судалгаа хийж байгаа гэж байгаа. За тэгээд энэ дээр ер нь бид нар анализ аргууд ажиллаад үзэхэд бол ер нь бол манай байгууллагын төвлөрж байгаа гол цэг нь бол маркетинг судалгаан дээрээ жилдээ бол ямар ч 2 удаа хийх юм байна. Гэхдээ хийхдээ зөвхөн хэрэглэгчийн судалгаан дээр илүү анхаардаг юм байна гэсэн зүйлүүдийг манай дээр гаргасан байгаа. За тэгээд судалгаанд ихэвчлэн ямар аргуудыг ашиглаж байгаа талаас үзсэн. Тэгээ ихэвчлэн бол асуулга анкетыг аргуудыг ашигладаг. За мөн бас аман судалгааг ашигладаг байгаа. Манай маркетерүүд өөрсдөө таньдаг ч юм уу эсвэл таньдгүй үрээгээр хэрэглэгчийн аман судалгаа хийж өөрсдөө бүртгэл хийж явдаг байгаа. За тэгээд сүүлийн бол утсан судалгааг маш их хийдэг болсон тийм. Та бүхэн сайн мэдэх бах Spoon Media гэдэг манай бас утсан судалгаа хийдэг. Утсаар хүнээс мэдээлэл авдаг тийм судалгааны компани байгаа. Маш сайн хийж байгаа. За тэгээд онлайн судалгааны аргууд одоо миний ярих байгаа угаал сэдвүүдийг манай байгууллагаас хийдэг болсон байгаа. За тэгээд судалгаа хийж байгаа зорилго нь ямар байсан талаар үзэхэд бол судалгааг бол ер нь бол ихэвчлэн борлуулалт төгсөх зорилгоор хийж байгаа. Өөрөөр хэлбэл борлуулалт нь болохгүй болоод ирсэн үедээ л за ер нь яач байгаа гэж үзэж байгаа байхгүй. За тэгээд мөн бас шинэ бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр нэвтрүүлэх үе шатн дээр хийж байгаа. Тэгээд мөн бас хамгийн их хувьдалж байгаа нь маркетинг төлөвлөгөөн дээр зориулж хийдэг. За тэгээд яг одоо миний сэдвийн үндсэн юуны эхлэгч чинь тэгээд та бүхэн маркетинг судалгаатай холбоотой асуулт өгнө 5 минутын асуултаар явах уу? Яах вэ? Асуулт асуух юм байна уу? Баггүй. За. За.
Судалгааны дизайн боловсруулалттай. Ер нь бол судалгааны дизайн боловсруулалттай ямар нэгэн драфт загвар гэж юусоо байхгүй. Тухайн байгууллага өөрсдийнхөө яг онцлог тохируулан хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл за бид нар яг энэ судалгааг ингэж хийж байгаа гэдгээ хамаагүй яг мэргэжлийн босхон бол хамаагүй их л бүгдийг бичих хэрэгтэй байхгүй. За би яг энэ судалгааг ингэж хийх хэрэгтэй. Яг юу мэдээллийг мэдэх хэрэгтэй. Бүгдийг бичээд түүнийг яг судалгааны дизайны драфт одоо драфт жоох судалгааны дизайны нэг хэлбэртэй болгож болно. Би гэхдээ энэ дээр яг судалгааны дизайны талаар илүү авчирсангүй л дээ. Яг гэвэл энэ маань миний гол үндсэн сэдэв биш болохоор яг маркетинг судалгааны дизайн яаж боловсруулах гэдэг сэдэв биш болохоор авчирсангүй. Тэгэд яг өөрөө хүсвэл маркетинг судалгааны дизайны талаар аюул олон сайтууд дээр мэдээлэлүүд байдаг. Судалгааны дизайныг юу яаж хийдэг, бэлэн судалгааны дизайнууд хүртэл байдаг байхгүй. Тэр талаар олоод мэдчих боломжтой. За тэгээд цааш чигээрээ үгс тэ. Сошиал медиа гэж юу гэсээ манай болдотор маань хэлсэн. Сошиал медиа гэдэг бол энэ эдгээр хуудсуудын нэгдэл хэрэглэгчийн бөөгнөрл гэж үзэж байгаа. За тэгээд би бол энэ видеог тань үзэх үү яах вэ? Энэ видео манай болдотрын видеотой их ойролцоо байдаг ихтэй. Тэгээд мэдээлүүд нь арай өөр байгаа. Энэ дуун гарахгүй бах тий. Хамгийн сүүлд Facebook маань нэг сая хэрэглэгч хүлээж авсан байна. Биш нэг тэрбумд хэрэглэжээ. Тэгээд за энэ видео бол ингээд гарч ирэх. Ер нь бол энэ видеоор яг юу харуулах гэдэг нь гэхээр болохоо болцсон байна. Яг юу болохоо болцсон байна гэхээр дэлхийн ертөнц өөрчлөгдсөн. Тэ? Манай бизнесийн байгууллагууд түүнийг дагаа өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай маркетерууд өөрчлөх хэрэгтэй. Энэ Generation Y, Generation Z гэдэг нь болохоор Y нь болохоор 1983 оноос хойш төрсэн хүмүүс, 2003 оны хооронд төрсэн хүмүүс хэлж байгаа. Z нь түүнээс хойш төрсэн хүмүүс хэлж байгаа. За хэрвээ Википедиа ном байсан бол 225 хуудас сая хуудастай ном байх гэж байгаа. Мэдээлэл ийм агуу байна тэр сайтанд. За тэгээ эндээс харж байгаа хэрэглэгчдийн 53% нь Twitter-ээр санал болгосон бүтээгдэхүүн буюу санал болгодог зүйлд илүү итгэл өмш авдаг болсон. Зар шуурхаанд биш. За энэ дээр бас харагдаж байна. 14% нь зар шулхаанд итгэж байгаа. За тэгээд амын ярианы маркетинг бол дэлхийн ярианы маркетинг болцоод харуулж байгаа. Ер нь дэлхийн хавтгай болсон. Тэгээд түрүү хэлсэн Lady Gaga, Justin Bieber дээр энэ улсуудын хүн амаас илүү их дагагчтай. Өөрөөр хэлбэл нэг твит хийхэд энэ улсад илүү их юм мэднэ гэсэн.
Тэгээд энэ сая болсон сонирхолтой зүйл байгаа. Сая үзүүлсэн 2 орон хүүхдүүдтэй ихэвчлэн Facebook, Twitter-д нэрийг өгч хэлсэн гэж байгаа. За тэгээд энэ слайдыг ярихаас өмнө сошиал медиаг бид нар тэр дундаа бид нар удирдлагуудаа эсвэл бид нар сайн ойлгосон ч гэсэндээ удирдлагуудаа эсвэл хэн нэгэн бусад найзлууд маркетеруудаа ойлгох цаг нь болсон. Өөрөөр хэлбэл өөрөө төрүүлээ халахж болохгүй бүгдөө хамтдаа урагшаалах хэрэгтэй тийм. Энэ бол Монголд сошиал медиа сүүлийн 3 жил хэвшинтэй хөгжиж байгаа боловч асар их хэвшинтэй хөгжиж байгаа. Манай та бүхэн тэр сошиал нэтворкийн судалгаа хийдэг сайтууд руу харах юм бол Facebook хэрэглэгчийн тоо бусад өндөр хөгжсөн хөгжилтэй орнуудаас их байгаа нь ажиглаж байгаа. Тэгээд судалгаагаар үзэхэд 480 мянган хэрэглэгчийн 70 орчим хувь нэг өөрсдөө үндсэн профайлууд нь байгаа гэж үзэж байгаа. Тэр нэг юу гэсэн үг гэхээр үлдсэн 30% нь хийсвэрээр гарч ирсэн профайлууд. Би түрүү цайны цаг дээр ярьсан сонгуулиар ялангуяа энэ аккаунтууд маань маш их хурамч гарч ирсэн байна. За тэгээд бид нар хэрэглэгч хаана вэ? Тэнцээ судалгаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл бид нар аль болох зардал багтаагаар олон хэрэглэгчийн дунд судалгаа явуулах нь бидний маркетинг судлаач бидний үүрэг. Тийм учраас сошиал медиа маркетинг орчинд маркетинг судалгаа гэдэг маш чухал асуудал байна. За тэгээд сошиал медиа маркетинг орчинд маркетинг судалгаа хийх гэдэг нь юу гэсэн үг гэхээр технологийн дэвшлиг ашиглаад өргөн цар хүрээтэйгээр хийж боломжтой. Өөрөөр хэлбэл мянган хүнээс судалгаа авах зардлаар цаасаар ч юм уу судалгаа авах зардлаар бид нар 100 мянган эсвэл тэрнээс дээш хүнээс судалгаа авах боломжтой байгаа. Энэ бол би ингээд санаанаас сохож хэлж байгаа юм шиг нэг би маш олон янзаар үзчихсэн. За тэгээд зөвхөн хэрэглэгчнээс судалгаа авдаг гэсэн бол сошиал нэтворк ямар боломж олж ийн гэхээр тэднээс илүү зөвлөмж авдаг болсон. Өөрөөр хэлбэл за танаа бүтээгдэхүүн чинь ийм болчлоо шүү. Танаа бүтээгдэхүүн ингээд шүү. Тийм учраас ингэл гоё юм шүү те. Танахтай үжилт өстой гадны бүтээгдэхүүн чинь ингэдэж штэ гэдэг. Тийм судалгаануудыг бас давхар авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл бид нар урд нь ингээд цаасаар ч юм уу судалгаа авч хахад хэрэглэгчнэр тэн дээр юм биш үлдээдгүй байхгүй. Өөр аль болох хурдан бүглэхийн тулд юм яадаг гэсэн. Одоо бол сошиал орчин бол хэрэглэгч илүү их одоо бичгэж амар учраас бид нар илүү их мэдээлэл өгдөг болсон. За тэгээд хэрэглэгч болон өрсөлдөгчийн бүтээгдэхүүн хэрэглэгч чинь өөрийн чинь эсвэл өрсөлдөгчийн бүтээгдэхүүний чинь хэрхэн ярилцж байгаа талаар харах хэрэгтэй. За сайн бүгд харж байгаа шүү дээ. Гоёо гэдэг брендийнхаа магадгүй тэр харж байгаа байх л та. Гэхдээ тэн дээр судлах хэрэгтэй байхгүй. За хэрэглэгчнэр яг үнэхээр манай бүтээгдэхүүнийг албаар муулахыг хүсэж гин үү? Эсвэл үнэхээр манай бүтээгдэхүүний тийм биш байгаасаа гэдгийг хүсэж гин үү те? Эсвэл бид нар энэ хэрэглэгчнэртэй зориулж эргэж хариу өгөхдөө бид нар яг юу гэж хариу өгөх гэдэг хэрэглэгчнэрийнхээ хүсэл шаардлагыг судалсан үндсээр хийх боломжтой байхгүй. Тэрийг заавал цаг хугацаагаар үрээд шаардлагагүй. Одоо миний энэ хэрэглэж байгаа аргуудаар маш хурдан хугацаанд мэдээлэл худалдаад авах хариу стратеги боловсруулах боломжтой. За тэгээд илүү наривчлалтай их боломжтой маркетинг судалгаа. Тэгснийхээ үндэс дээрээс зарлаа буруулна. Маркетинг судалгаан дээр маш их хэмжээний мөнгө төсөөлдөг байгууллагууд бас байдаг. Тэдгээр байгууллагууд ихэвчлэн манай одоо энэ яг үндсэн маркетинг судалгаан дээр маш их цаг зарцуулдаг. Харин сошиал медиа орчинд маркетинг судалгааг илүү хийгээд эхлэх юм бол ер нь зарлаа их бууруулаад бусад тэр хэмнэсэн мөнгөөрөө өөр зүйлд ажилтнаа ч юм уу хэрэглэгчнэртэй өөр зүйлд зориулах боломжтой байгаа. За тэгээд цаашдын чиг хандлага нөлөөллийг гэх мэтийг судлах боломжтой байгаа. За тэгээд ямар ач холбогдолтой юм бэ гэж би эхлээд энэ яг юунаас нь яриад байгаа та бүхэн ойлгоорой. Яг сошиал медиа маркетингийн судалгаа гэж үг яг яаж хийдэгэн талаар дараагийн слайдууд дээр байгаа. За тэгээд ач холбогдол нь юу гэхээр зардал баг гардаг, хэрэглэгчийн төлөвлөлийг ашиглах боломжтой, олон талд судалгааг зэрэг хийх боломжтой. Тэгээд үр дүнд анализ хийх боломж бүр нээлттэй. Тэгээд байнгын тийм судалгаа хийгээд боломжтой. Тэгээд зардал баг учраас хамар хүрээг өргөнөөр ашиглах боломжтой. За тэгээд сошиал медиа маркетинг орчинд яаж судалгаа хийж болдгийм бэ гэдгийг яг олон улсын түвшинд ч юм уу яг Facebook, Twitter бүр илүү хөндөр хөгжсөн тэднийг бүр амар сайн ашигладаг хэрэглэгчнэр бол тийм улс орн бол эдрээс илүү олон арга ашиглана. Яг би энийг бол Монголын нөхцөл ерөнхийдөө тодорхойлсон байгаа. За Монголын нөхцөлд яаж сошиал орчинд бид судалгаа хийх вэ гэдгийг тодорхойлсон байгаа. За тэгээд нэгдүгüүрт нь болохоор блог пост анализ буюу нийтлэр анализ хийх гэж байгаа. За хоёрдугаарт нь болохоор нийтийн олон нийтийн захин сүлжээ аяа хуудасуудыг ашиглаад судалгаа хийх боломжтой. Гуравдугаарт нь захин асуулга явуулах боломжтой гэж байгаа. За тэгээ блог пост анализ болон нийтлэр хийх анализ нь яадаг вэ гэхээр нэгдүгüүрт тухайн блог хостууд болох эдгээр блогийн одоо үүсгэх боломжтой сувгууд дээр
өөрийнхөө судалгаа хийх гэж байгаа чиглэлээр нь ч юм уу эсвэл маш олон өндөр хандлттай судалгааны нийт одоо блогуудтай хамтраад тэн дээр нь нийтлэлээ судалгаа хийх болно шүү дээ. Өөрөөр хэлбэл манай ихэнх байгууллагууд та бүхэн сайн мэдэндээ News CGM, Google CGM дээр PR медиа тавихтаа доор сэтгэлийг хаачдаг. Аимхаар. Гэтэл би нэг зүйлээр аягүй тод жишээлэхэд Spirit Balbour гэдэг компани өөрийнхөө нэгэн төрлийн брэнд архитектурээ 1 литрийн савлгааны өөрчлөлт гаргасан байхгүй. Тэрийг олон нийт танилцуулаад тэн дээр анхан шатны судалгаа хийж үзээгүй. Ягаад гэвэл тэд өөрсдөөс дэндүүх айсан эсвэл тухайн сайтын бодлого байсан юм магадгүй. Google CGM дээр PR медиаг тавиад сэтгэл их бичгийг хаасан. Уул нь бол тэн дээр би ягаад ингэж их хэмжлээд байна гэвэл би тэн дээр аягүй их зөвлөгөө хүмүүс тагцсан байхгүй. Яг тэр бүтээгдэхүүн дээр нь та нар бүтээгдэхүүнээ гаргахдаа ийм зүйлүүдээр алдсан байна. Ийм зүйлүүдээр ингэж хийгээч гэдэг би сэтгэлээр үлдээх хүссэн байхгүй. Гэтэл энэ боломжтой бүгдийг хаацсан байна. Тийм учраас блог пост анализ зэрэг хийхдээ заавал тэр тухайн хэрэглэгчтэй харилцах амьд харилцааг нээж өгөх хэрэгтэй. Айх хэрэг байхгүй. Хар буруу мэдээ буруу коммент дээр сэтгэл ирнэ гэдгээс манай байгууллагад айх ямар шаардлага байхгүй. Тэрийг одоо ийм үг гэдэг штэ. Амьдралд тохиолдож байгаа үйл явдлуудын 90% нь чам зүгээр тохиолдно. 10% нь чи биш 10% тохиолдно, 90% нь чи өөрөө түүнд ямар реакц үзүүлж байгаа нь маш чухал. Өөрөөр хэлбэл хүний сэтгэл хөдлөл одоо тухайн байгууллагын маркетер л зовоод байхгүй. Тэрийг уншаал өө манай байгууллага ингээл ямар амар ингээд ингэдэг юм байгаад те. Одоо үүдгийн энэ болохгүй байна гэж маркетер л зовох. Түүнээс бол тэндээ чин бизнесийг тэгж олон хэрэгсээр уралдуу санаа бодлон уралдуулж муулуулж, сайлуулж тэгжиж бизнес өөрөө цаашдаа хөгжих боломжтой байдаг. Тийм учраас блог пост анализ нийтлүүдийг хийхдээ хэрэглэгчийн сэтгэл бичих хэрхэн нээж өгөх ёстой. За тэгээд бүхэлдээ сурчлагын тийм чиглэлээр байх ёсгүй. Өөрөөр хэлбэл за нийтлэлээ ингэ бичээд хэрэглэгчнэртэй зөвхөн 500 хамгийн бага өдөр 500 хуваандаг блогууд дээр ч юм уу байршуулад мэдээгээ байршуулад тэгээд тэндээс сэтгэлдээ дамжуулаад судалгаа авахд хэрэглэгчнэр ер нь ихэвчлэн өөрсдийнхөө одоо бодсон ч юм уу эсвэл бүтээгдэхүүнийг хэрэглэж үзчихэд хийх сэтгэлдүүдээ хэлдэг байхгүй. Хэрэглэгч болгон одоо юу гэдгийг байгууллагын үүдийг сахиад ч юм уу эсвэл байгууллагын офис руу очиод өөрийнхөө сэтгэлийг хэлээд би танаа ундаа уусан чинь таглаа ингээд онгоохгүй амар удаж чинь танахтай тагладаг үйл явдал процессор дээр жоох анхаараач гэж хэлмээр санагддаг. Гэтэл юу гэдгийг хэрэглэгч болгон явж очих чадахгүй. Тийм учраас тухайн одоо юу гэдгийг мэдээлэл дээр нь хэрэглэж сэтгэлээ үлдээдэг. Одоо та бүхэн сайн сүүлд яриад байгаа гоё гэдэг ундааны таглаад онгооход аягүй хэцүү байдаг. Тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй болно л олон удаа тэгж явах юм бол над чиг ийм их цамтай хэрэглэгчнэр бол хаяа авч тахгүй. Би бол хэрвээ тухайн бүтээгдэхүүн надад 2-3 удаа асуудал очлох юм бол би тухайн бүтээгдэхүүн хаяа авдаг байхгүй. Тэрнтэй адилхан олон тийм хэрэглэгч явандаа зах зээл рүү өсөж хөгжиж байгаа. Тийм учраас би манай бизнесээ манай маркетерүүд маань энийг маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд блог дээр нийтлэл хийхдээ бол асуулга хэлбэртэй бичих хэрэгтэй. За тэгээд ер нь тойм эсвэл анализ хэлбэрээр хийж болно. Тэгээд туршилт хийж байгаа хэлбэрээр хийж болдог. За тэгээд олон нийтийн захим сүлжээ ашиглан судалгаа хийх. Нэгдүгürt нь Facebook. За Facebook гэдэг бол та бүхэн өнөөдөр надаар хэлээд мэдж байгаа тийм хамгийн том хэрэглэгчийн платформ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2 сая Улаанбаатар хотод газар нутаг дээр нь хүмүүс амьдарч байгаа бол Facebook дээр онлайн орчинд хэрэглэгчид амьдарч байгаа гэсэн. Тийм учраас энэ хамгийн том платформ. Тэгээ ямар давуу талтай хэрэглэгчтэйгээ шууд харилцаа үүсгэж болно. Танин мэдж болно, үргэлжлүүлж судалж болно. Тэгээ хэрэглэгчээ удирдах болно. гэж үзэж байгаа. За тэгээд яаж эдрийг ашиглаж судалгаа хийж болох юм бэ энэ Facebook ашиглах юм бол нэгдүгээр хэрэглэгчийн демографик мэдээллийн санг бүрдүүлж болно гэж байгаа. За хоёрдугаар асуулга явуулж болно. Гуравдугаар хэрэглэгчээ шууд харилцаж болно. Дөрөвдүгürt нь пост анализ буюу зургийн анализ хийж болно. Зургаар дамжуулан пост хийж болно, анализ хийж болно. За тэгээд Facebook сурталчилгааг ашиглаж болно. Бусад боломжууд байгаа. За тэгээд хэрэглэгчийн демографик мэдээллийн санг яах вэ гэхээр анхнаасаа ингэж эхэлсэн байгууллагууд бол айгүй хэцүү. Яг яах вэ гэхээр ямар ч хамаагүй үндснэр ч юм ямар ч хамаагүй байдлаар өөрийнхөө пэйж дээр лайк авах гээд оролцсон хэнийг ч хамаагүй. Одоо би бол юу гэдэг за би Coca-Cola удаг Pepsi хэрэглэдэг юм байлаа гэхэд би намайг Pepsi дээр хүчээр лайк авах гэдэг байхгүй. Маркетерд болохоор тэр тухайн лайк нь 5,000 10,000 гарахтаа харагдах нь гоё. Гэтэл юу гэдгийг яг үндсэндээ хэрэглэгчнэрт бол яг тэр тухайн бүтээгдэхүүнийг лайк дарсан мэдээлэл нь авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа та бүхэн манай хуудас руу бас ороод үзээрэй. Манай компанид 101 лайктай байгаа. Гэхдээ 101 лайк дотор бүгд маркетер. Тэр нь хамгийн гоё ихгүй. Тийм учраас хэрэглэгчийн
демографик шинжилгээ яаж хийдэг вэ гэхээр та бүхэн яг энэ зураг дээр бараг жишээ аваад харж болно. Ийм зүйл бэлтгээд бүх лайк тарсан хүмүүсийнхаа яг үндсэн мэдээллүүдийг иймэрхүү нэр үзэлбэр хадгалаад явуулах боломжтой. Энийг дараа нь яаж ашиглах вэ гэхээр та бүхэн энийг эргүүлж хараад за энэ хэрэглэгч сэтгэл хөдлөж бичиж байгаа хэрэглэгч иймэрхүү зүйлээр сонирхолтой байна. Эсвэл эндээс дараа нь бүх мэдээллийн дата мэдээлэлд санд оруулж хагаад за манай лайк тарсан хүмүүс ихэнх нь ийм төрлийн одоо юу гэдгийг ийм төрлийн entertainment зүйлүүдэд лайк тарсан. Тийм учраас бид нар энэ пэйж дээр бид нар янз бүрийн пост хийхдээ тухайн зүйлийг нийтлэхдээ илүү их гоё тэдэртээ таалагдсан. Одоо жишээ нь би олон лайк авахын тулд өөрийнхөө маркетингийнхаа компанийн хуудсан дээр хамаагүй одоо нарийнтай хөгжинтэй нарийнтай зүйл оруулаад байвал манай хэрэглэгчнэр бас гайхахгүй. Тэгин чи судлаа хийдэг байгууллага юм уу зүгээр эсвэл Facebook дээр ингээд нарийн сууж идэг байгууллага юм болохгүй. Тэр ч утгаараа бид нар Facebook дээр айд болох хэрэглэгчнэрээ хардаг байхгүй. За яг ямар ч хэлний хэрэглэгчнэр байна. Тэгээ 100 учраас айгүй харахад айгүй амархан. Бид нэг нэгээр нь хуудас нээж байгаа л орч хараад за энэ манай компани сонирхож байгаа хэрэглэгч маань юуг сонирхдаг юм? Яадгийн юу одоо юу гэдгийг хэдийн үед Facebook дээр орж ирээд гарч ийн ямар үед нь илүү итгэвчтэй байна гэдэг ч юм уу гэдгийг харж байна. Тэгээ бусад манай өөрчлөгчдийн хуудас дээр яаж одоо итгэвчтэй байна гэдэг ч юм уу тэр бүлийг харах боломжтой. За тэгээд өшөө бас ийм олон ийм демографик шинжилгээнүүдийг хийснээрээ маш олон төрлийн боломжуудыг олж болно. Өөрөөр хэлбэл зарчлагаа явуулахдаа хүртэл эдний өөрсдөө таалагдаад байгаа зарчлагаан дээр нь бид санаа бодож зарчлагаа бүтээх ч юм уу За тэгээд асуулга явуулж болно. За тэгээд асуулгыг бол та бүхэн бараг бүгд мэдэх бах. Пол гэж яддаг те. Энэ дээр юу нь яаж юу гэдгийг хэрэглэж Facebook дээр бас нэг гоё юм нь хэрэглэснээс өөрт нь хариулт нэмэх боломжийг олгохоор их давуу талтай. Бусад сайтуудыг бодвол өөрөөр хэлбэл заавал маркетинг хүссэн үгэнд хариулах албагүй байхгүй. Өөрөө тэр үгийг бичээд хариулах боломжтой. Тэгээд энэ Обамагийн энэ судалгааны юг тавьсан үндсэн дээр бол бид энэгээр нэг санаа хэлэх гэж байгаа. Юу гэхээр Обамагийн би нэг зүйлийг 2008 оныхан компани ажил дээр нь би харж ирсэн. Ажлын байрны заруулсан байхгүй. Тэр нь дэлхийн нийтээр нээлттэй. Тэр нь юу гэхээр Полыг амар сайн ашигладаг судалгааны менежер. Тэгээ менежер жоохоо судалгааны ажилтан Обамагийн компанид ажил авнаа гэх тийм заруулж ирсэн байхгүй. Тэгээ би тэрийг аягүй сонирхоод хараад дараа нь судлаад үзэхэд бол ер нь Обама тухайн сонгуульдаа яг ихтгэл одоо юу гэдэг энэ тэнд очиж ихтгэл тавихтаа эсвэл одоо юу гэдгийг хурдцлууд оролцохдоо эхлээд өөртөө хэрэглээ тухайн зааландаа хэрэглэж мэдсэн байдаг. Одоо өөрөөр хэлбэл энэ санал асуулгаараа мэдчихэд ордог. Тэгэд тэдэртэн зориулсан тоглолтуудыг хийдэг. Түүгээрээ үндэслээд өөрөө илүү их одоо саналыг авсан гэж үзэж байгаа. Тэгэд ер нь бол Обама ер нь сонгуул одоо юу гэдэг Америкийн сонгуулиудыг бүгд л ер нь их хвчлэн дандаа юм сошиал нэтворкээр тулгуурлан явагдаад байгаа. Энэ дээр л ерөөс асар том дайм болж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд та бүхэн мэднэ ер нь бол сүүлд бид нар бас судалгааны байгууллагуудын сонгуул дээр бас судалгаа хийгээд үзэхэд ер нь Улаанбаатар хотод их хвчлэн хэрэгсэл нөлөөсөн зүйл бол ерөөсөө манай энэ сошиал нэтворкийн орчин. Тэр утгаараа та бүхэн сайн мэдэх манай ардсан нам бол энэ медиа салбар дээр хамгийн том хүч хэрэг нам багхгүй. Одоо манай хамгийн том одоо сайтуудыг эзэмшдэг хамгийн том аккаунтуудтай профайл дээр өөрөөсөө хамгийн том идэвхтэй твиттерчтэй. Тэр утгаараа маш олон хэрэглэгчийн санаа бодлыг өөртөө оруулж чадчих. Мэдээлэл хаана номер 1 тэнцээ ардлам ялсан гэж үзсэн. Гэтэ энэ зүгээр сонгуулийн манай бидний хийсэн анализ нэг юу. За тэгээд хэрэглэгчтэй энэ дээр анхаарах зүйлс нь яриаг байна. Анхаарах зүйлс нь болохоор нэгдүгээрт тухайн асуулганд ямар нэгэн наригсан, мардсан байдалтай байх юм бол тухайн хэрэглэгч наригсан, мардсан байдлаар хариулдаг нь. Тийм учраас таны судалгаач хүчингүй болно гэсэн үг. За тэгээ албан ёсны хуудас профайлаас хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юу гэдгийг зураггүй эсвэл өөр хүний зурагтай ч юм уу тийм хуудас хандах юм бол хэрэглэгч итгэж өмнөж төрөхгүй. Тэгээд зориулт хэрэглэгч нартай түгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар энд яг энэ найдварлаас асуух гээд яг ихтэй гол хэрэглэж одоо урдны нэг бид нар демографик шинжилгээнээс харж агаад энэ хэрэглэжээс асууя гэдэг ч юм уу. Тийм байдлаар хандах боломжтой. За тэгээд байнгын тийм итгэжүүлээд байх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ судалгаа энэ авж байгаа судлаач байгаа асуулга байнгын тийм итгэвтэй байдлаар ингээд тэгдэг шеэр хийгээд ч юм уу эсвэл бусдад ингээд түгээгээд өгөх боломжтой. За тэгээд энэний бас гоё давуу тал гэх юм бол шууд харагддаг. За хэдэн хүн саналаа өгч чинь, хэдэн хүн ингэж чинь. Одоо байдлаар энэ хүн ингээд 6-аараа бүр гараад идэх те. Энэ хүн энэ хариулт нь өгсөн байна гэдэг. За тэгээд хэрэглэгчтэйгээ шууд харилцах буюу Facebook-ийн чатыг ашиглаад яг зорилттой хэрэглэгчнээс шууд асуух боломжтой. Асуугаад явах боломжтой. Одоо өөрөөр хэлбэл компани бол ер нь бол одоо онлайн үед ярих юм бол
албан ёсны пэйжтэй нэг групптэй байх хэрэгтэй гэж үздэг байгаа байхгүй. Одоо өөрөөр хэлбэл хэрэглэгчнийхаа нэгтгсэн нэг тийм групптэй байх хэрэгтэй. Тийм групптэй болохын дагуу тал нь бол ийм чатаар хавал хэрэгцээ харилцаад боломжтой. За бид нар шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байна. Шинэ бүтээгдэхүүнээ яаж ийм юм байлгах вэ ч юм уу? Эсвэл яг яах вэ? Та бүхэн яг одоо ямар мэдээлэл хэрэгсээр зөвхөн мэдээлэл авч байна те? Ямар телевизийн мэдээллийн нэвтрүүлгийг хэлээ үзэж гин гэдгийг тэр дор нь хэлцээс асуугаад бичээд явуулах боломжтой. За тэгээд энэ бол дата мэдээлэл цуглуулна гэсэн үг. Тэрнээс бол энэ дээр шууд хэрэглэгч би TV5-ыг үздэгэ гэж хэлчихвэл би манай хэрэглэгч TV5-ыг үздэгэ гэдээ шууд хандаж болохгүй. Энэ судалгааны маш том алдаа. Дараа нь анализ хийх хэрэгтэй. За тэгээд олон асуулт залхаж болохгүй хэрэглэгчээс. Тэгэх юм бол манай хэрэглэгч маань бидийг хаяа явах эсвэл бидэд худлаа хариулт хийх боломжтой байна. За тэгээд пост анализ гэдэг бид нар ярьсан сүүл KFC Монголд орж ирвэл та өөрчлөлтгүй гэсэн нэг тийм том зургийн судлаач те. Тэр бас нэг энэ л хэлбэр хэрэглэгчнээс их авж байгаа. Тэн дээрээ юу гэдгийг энэ яг пост анализ дээр бол тийм үгүй гэсэн хоёр сонголтоор явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидэрт хариулт өгөх боломж нь ерөөсөө тийм учраас одоо өөрөөр хэлбэл тийм бол лайк, тийм бол шеэр ч юм уу. Тэгэхгүй ингээд заримдаа яг хөө би үдчихсэн л да би ингээд фэйсбүүк дээр за энэ талаар нь илүү ингээд 5-6 асуултан дээр зургийг ингээд тийм бол нэгийг гэж, тийм бол хоёрыг гэхэд оруулж үзэхэд хэрэгсэр тэгж бичгээс залхуурдаг. Тийм учраас энэ лайк эсвэл шеэрийг илүү ашиглаад судалгаагаа авах боломжтой. За тэгээд фэйсбүүк сурталчилгааг ашиглаад тухайн асуулгаа явуулах боломжтой. За тэгээд энэ болохоор аюу бас маш том давуу талтай яг манай энэ фэйсбүүкийн энэ спонсор гэдэг энэ маань өөрөө их маш тийм боловсон үйлчлэг. Өөрөөр хэлбэл зөвхөн чиний мөнгийг зориулаад хэрэглэгчдэд зарцуулна гэсэн утгатай. Одоо өөрөөр хэлбэл манай телевизийн байгууллагууд ч юм уу эсвэл яг тийм бусад мэдээлэл хэрэглээд даршлагаа авангуудаа за манай кино гэдгийг манай кино гэх хүмүүс үздэг. Тэгээд танаас сурчлага кинонд 5 удаа цацъя гэдэг байхгүй. Тэгэл юу гэдгийг өөрсдөө таамгаар өөрсдөө хүрээллийнхэн хүмүүс л үзэж байгаа нөхцөл тэгээд баг. Гэтэл тэр тухайн байгууллага тэр мөнгийг босгох гэж маш их цаг хугацаа зарцуулна. Тэр мөнгийг үргүү зарцуулж байгаа. Facebook бол тэгэхгүй зөвхөн таны мөнгийг бид нар хэрэглэгчнэр чинь зориулъя гэсэн байдалтай байна. За тэгээд энэ полыг асуухт энэ даршлагыг ашиглалтаа бол мэдээж бол яг энэ хэрэглэгчээс асууя гэдэг тийм сонголтуудыг сонгоод хийх боломжтой. Тэгээд урт хугацаанд хийх боломжтой. Өөрөөр хэлбэл таны мөнгө одоо үгдгийн их хэмжээнд одоо байлаа гэх нэг одоо энэ Facebook-ын яг энэ нь бол ингэдгийн за хэдэн хэрэглэгчээс асуулт асуумаар байна. Нэг хэрэглэгч хэдэн доллар шүү. Тэг хэрэглэж хариулт болгоно доллар таны нийт оруулсан $1000 ч юм уу хастад явагдах боломжтой. Хастад явагдах. Тэг яг 1000 дээр дуусгаа яг 1000 хөрөнгөт за 1000 таны мөнгө төсөвч дуслаа гэх. Тиймэрхүү байдлаар явдаг. За тэгээ бусад боломжууд гэх юм бол одоо манай сүүлийн Facebook дээр амар идэвхтэй байгаа Jordan Shop гэх те эсвэл IZ ч юм уу те эсвэл гойлонгоо Сесрма гэдэг иймэрхүү хууцуудыг ашиглаад эсвэл Mami Central ч юм уу те эсвэл том зарын группүүд ч юм ашиглаад судалгаанууд явуулах боломжтой. Тэрнээс гол зорилт хэрэглэгчнээс нь асуугаад явуулах админээр ашиглаад явуулах боломжтой. За тэгээд мөн сайн хэлсэн групп байгаа. Тэгээд мөн бас өөрсдөө компанитай хамтран ажилладаг олон танил хүмүүсээс судалгаа ажиллах байхгүй. Өөрөөр хэлбэл нэг байгууллагатай гэрээт ажиллаж олон танилуд байдаг те. Тэр байгууллага олон танилуудтай ажиллахад манай хэрэглэгчнээс ийм судалгаа хийх гэсэн юм аа. Энэ судалгаан дээр та ийм асуулгыг нэг асуугаад өгөөч гэдэг ч юм те. Тухайн хэрвээ зөв ойлгож чадах юм бол олон танилуд бол энэ нэг асуудал биш байхгүй. За тэгээ энэ жишээ нь бол юм байгаа. Nike брэнд нь яаж өөрсдөө хэрэглэгчийг тоолж байгаа ч юм уу эсвэл яаж судалгаа авч байгаа гэх мэтэр байгаа. За тэгээ Facebook-ийн хувьд бол ийм Facebook өөр олон давуу талууд байгаа. Яг миний өнөөдөр сургалтын агуулгад багтсан ийм судалгааны аргууд нь бол саяных. Та бүхэн энэ аргууд бол онл биш. Зөв практис суурилсан зүйл болохоор энийг цаашаа өөрсдөө хөгжүүлээд явах боломжтой байхгүй. Тийм учраас маш бага зардлаар магадгүй нэг сошиал медиагийн ажилтны цалингийн зардлаар л баян судалгаа хийгээд өөрөө мэдээлэлээр өөрийгөө хангаадах бүрэн боломжтой байна. За тэгээд Twitter-ээр бас судалгаа авч болдог. Ягаад Twitter-ийг гэхээр Twitter-ийг та бүхэн мэднэ. Facebook-ийг бол арай бага хэрэглэжтэй мөртлөө Facebook-ийг бодвол чанарын түвшингээр хамаагүй өндөр. Нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг байдаг. Өөрөөр хэлбэл Twitter-ийг 140 тэмдэгтэн тааруулж ирнэ гэдэг хүн 140 тэмдэгтэн таар. Одоо Facebook дээр бол хамаагүй ингээ түүх маягийн бичээд авчихдаг байхгүй. Twitter дээр бол 140 тэмдэгтэн тааруулахад бол аль болох илүү их өөрөө хүнд ойлгомжтой бичихинд бол хичээдэг гэж үздэг. Тийм учраас ийм нийгмийн хамгийн идэвхтэй тийм бүлэг хүмүүс байдаг гэж үзэж байгаа. За тэгээд Twitter-ийг хэрвээ
маш боломжтой сайн ашиглах юм бол судалгааны мэдээлэл сан маш урдан бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд Twitter-ээр яаж судалгаа хийдэг вэ гэхээр нэгдүгээр бол шууд сонгосон хэрэглэгч нартай direct message буюу шууд мессежийг явуулах боломжтой. Та энэ асуултад оролцоод өгнө үү? Тэ? Гэхдээ тэндээс асуухдаа олон асуулт асуух. Нэг л асуулга асууна. Юу гэдэг нь за танд тодорхойлох шаардлагатай 5 асуулга байлаа гэхэд тэрийг 5 өөр сошиал сувгаар ч юм уу явуулах боломжтой. За тэгээд жиргэж болно өөрөө. Ийм судалгаа хийж байгаамаа энэ дээр та бүхэн идэвхтэй оролцооч, энийг цааш нь жиргээд өгөөч гэдэг. Ийм хөдөлж болно. Тэгээд томоохон тийм онлайн одоо та бүхэн сайн мэдэх тийм онлайн захим орчинд явуулдаг судалгааны програмууд их байгаа. Одоо манай Facebook дээр шууд харилцдаг, эсвэл Twitter дээр шууд харилцдаг юм судалгааны тийм сайтууд амар их байгаа. Та бүхэн онлайн research гэдэг хайхад баг бүгд гараад ирэх баг. Тэднийг ашиглаад Twitter дээр линкийг тавиад судалгаа хийгээд боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг залхахгүйгээр та энэ дээр 5 минутаар энэ судалгааг хийгээд өгөөч гэдэг ч юм уу. За тэгээ хаштагуудыг бас ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг энэ төрлөөр судалгаа хийж байгаа. Хаштагийн ашиглах давуу тал нь бол та дараа нь хэд их олон хэрэглэгч оролцох юм бол тухайн хаштагаараа та хайж болдог. За яг ийм хэрэглэгчнээс ингэж өгч байгаа юм шиг. Тэгэхгүйгээр зарим нэг өөрсдийнхөө ирж байгаа меншнээр ч юм уу анзаарахгүй тохиолдол бас байгаа тийм. Тэр бүгдийг хаштагаар зохицуулаад хийх боломжтой. За тэгээ мэргэжлийн идэвхтэй жиргээчтэй ажиллах. Амьдралаа жиргээ болгох амар хүн байгаа. Та бүхэн Twitter дээр харж байгаа. Алхлаа, би автобусан цуулаа, автобусын номер тэр байна гэл амар тэгж ирээд хүмүүс байгаа байхгүй. Тэр хүмүүсийг ашиглаад судалгаа хийгээд боломжтой. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс чинь тэгж жиргэж байгаа гэсэн тэгж харилцаанд орж ирсэн байхгүй. Маш их хүмүүстэй харилцаж байгаа. Тэр хүмүүсийг эвтэй харилцдаг хүмүүсээр ашиглаад ч юм уу. Эсвэл яг таны хэрэглэгч тэнд түнд байгаа бол тэр хүмүүст хүнээр дамжуулаад тэр үүнтэй хамтран ажиллаад судалгаанууд хийгээд боломжтой. Тэгээд жишээ нь бол яг иймэрхүү байдлаар санд асуулгыг заавал бичих хэрэгтэй. Тэгэд ийм үү гэдэг ч юм уу. За тэгээд захим асуулга явуулах гэж байгаа. Тэгээд захим асуулга бол та бүхэн сайн мэднэ. Манай бүх мэдээний сайтууд дээр доор нэм захим асуулгын хэлбэрүүд байдаг. Эдгээртэй та бүхэн хамтарч ажиллаад цөөхөн тоон хэмжээгээр мэдээлэл өгдөг одоо нэг төрлийн асуулгаар ч юм уу мэдээллийг цуглуулах боломжтой байгаа. Тэгээ энэ бол маш өөрөө бас маш тийм хүртээмжтэй зүйл. Одоо өөрөөр хэлбэл манай News CGM, Google CGM, Sac CGM гэл те залуучууд эсвэл ихэнх хүмүүс ордог сайтууд ч юм, масс ордог сайт, залуучууд ордог сайт ч юм уу. Иймэрхүү сайтууд дээр төрөл бүрийн яг өөрийнхөө асуулгынхаа зарчим ч юм уу эсвэл тодорхойлолтод тохирсон сайтуудтай хамтарч ажиллаад судалгаанууд явуулах боломжтой. Одоо жишээ нь масс зөвлөсөн одоо манай банкны салбарх юм бол News CGM ч юм уу, Google CGM-тэй хамтарч ажиллаад судалгаануудыг байнга хийгээд боломжтой. Тэгээд судалгааг шаардлагатай үед хийх ёстой боловч ер нь аль болох байнга л хийгээд өгөх хэрэгтэй. Ягаад гэвэл судалгааг хүмүүс гэдэг байхгүй ингээд хадны ийм ирмэгдээр ирчээд унахаас өмнө судалгаа хийх гэдэг үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл за ийш унах гэж би одоо хэдэн метрийн хурдтай унах юм болоо гэдгээ судлах ч юм уу тий. Бүр аюулыг өмнө ирчээ судалгаа хийх гэдэг. Тэрнээс өмнө аюулаас өмнө хүмүүсд боломжоос өмнө судалгаа хийж хөрөлтөчөөс дөрвөлж зах зээлийг одоо өрмийг хамах ч юм уу тийм үйл ажиллагаанд хийх хэрэгтэй байгаа. За тэгээ анхаарах зүйлс нь бол хандлт өндөртэй сайтыг мэдээж ашиглах хэрэгтэй. Сонирхол татхаа зоох хэрэгтэй. Заавал ийм график ашиглах эсвэл байхгүй. Уул нь бол энэ график нь хүний зургатаа ч юм уу эсвэл ашиглаж байгаа бүтээгдэхүүн зургатаа ч биш болно. Энэ технологиудаар хийж болох зүйл байхгүй. Тийм учраас заавал ийм нэг хэвийн зүйлүүдийг ашиглаад авах хэрэггүй. Тэгээ олон нийтийн тухайн судалгаа олон нийтийн захин муудуудаар дамжуулаад аваад боломжтой. Одоо идэвхжүүлээд авах боломжтой. Тэгээ хамгийн олон хугацаанд дээр анхаарах хэрэгтэй. Хэд олон хугацаа хооронд мэдээлэл хуучаадаг. Тийм учраас хамгийн бод 20 хоногийн дотор энэ судалгаагаа явуулах хэрэгтэй. За тэгээ хариултын хөлбөр нь оновчтой цөөхөн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэд их олон ингээд хариулт өгөөдөх шаардлага байхгүй. За бигээд сургалтынхаа ихэнд хэлжсэн анализтэй аргууд гэдэг. Тэгээ би энийг зүгээр тоймдод хэлнэ. Ягаад тэгэхээр анализыг тайлбарлах бол өөрөө энэ маш том самбар хэрэг болно. Тэгээ дээрэс нь маш их математик статистикийн зүйлүүдийг дахиж та бүхний сэргээж хэлэх учраас би яг тоймдод хэлнэ. За энэ кластер анализ гэдэг нь Японы одоо бизнесмэнүүд маш их ашиглаж байгаа сүүлдээ дэлхийн нийтийн анализын арга болсон маш том анализын арга. Та бүхэн энийг нэрийн биш авч байгаа сайн судалж үзээрэй. Энэ яг үхээр цуглуулсан дата мэдээлэл, хэрэглэгчийн дата мэдээллийг кластер анализ дор оруулаад яг хэрэглэгч нар яг хаана байрч чинь гэдэг нь олох боломжтой. Одоо өөрөөр хэлбэл манай хэрэглэгч нарын одоо судалгааны мэдээлэл үндэслээд хэрэглэгчний 30% нь энэ дээр байрч чинь 40% нь энэ сөрөг орчин дээр байрч чинь ч юм уу те. Бидний хэрэглэгчний маань
одоо яг ерөнхий хэрэглэгч маань энэ ч барьцаад байгаа учраас бид нар хэрэглэгчийн замын тосод байрлах хэрэгтэй ч юм уу. Яг тийм анализ заргуудыг хийх боломжтой кластерын анализ дарга гэж байдаг. Энэ бол маш сайн анализ, Монголын орчинд маш сайн тохирно. Ягаад гэвэл 2,700,000 хүнтэй ийм орчинд бол хэрэглэгчийн төвлөрлийг шийдэхэд аюул амархан. Яг хаана яаж байшаад байгаа гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр тренд анализ дарга гэж байгаа. Тэгээ энэ кластер анализ, тренд анализ зэрэг бүгдийг энэ сошиал нэтворкоор цуглуулсан дата мэдээлэлээ анализ хийх гэсэн үг шүү. Тэгээд хайчих биш. Мэдээ цуглуулаад хайчих биш. Энд анализ дарга дээр оруулаад магадгүй оруулахад өгөгдлийг оруулахад тоон ч юм уу, тоон эсвэл чанараар хоёр янзаар оруулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн өгөгдлийг маш сайн, эсвэл сайн ч юм уу, эсвэл 1 2 3 4 гэж англиар оруулж болдог. Тэгэхээр энэ хоёр анализ хоёулаа тоон өгөгдлийг дэмждэг анализ байгаа ш. Тэрийг бас анхаараарай. За тэгээд тренд анализ гэдэг нь болохоор ерөнхийдөө сошиал медиа орчинд тусгай програмыг ашиглаад Facebook дээр ерөнхийдөө ийм чиглэлийн постууд ч юм уу, ийм чиглэлийн трендүүд илүү их ажиллаж байна гэдгийг хэрэглэгчийн судалгаагаар харж болдог. Тийм трендийн анализ байгаа. Энэ бол ер нь их маш хялбар анализ арга гэж үзэж байгаа. Програм нь хамгийн гол нь маш сайн байх юм бол програмыг манай нийт медиа компанитай ярилцж байгаа ч юм уу, эсвэл бусад програм хангаж хөгжүүлдэг компаниудтай ярьж байгаад энэ програмыг бүтээгээд байгаа боломжтой. Өөрөөр хэлбэл бараг мониторингийн програм гэсэн үг. За тэгээд миний ярих зүйл ер нь юу дуусч байгаа. Ер нь маркетинг судалгаа гэж та бүхэнд би тоомлон хэлж байгаа тийм. Ер нь чааш тайчны сургалтандаа бол би яг маркетинг судалгааг одоо юу гэдэг юм, 2013 онд хийх сургалтууд дээр би маркетинг судалгаа илүү их бүр нэгжээр задлан авч та бүхэнд бас сургалтуудаа явуулж авах болно. За ингээд би хамгийн сүүлд жишээг ярих бас мартаад яг та бүхэнд салахаас хүсдэг чинь. За ингээд жишээ байгаа. Ямар жишээ вэ гэхээр Монголд нэг удаа ашиг үзсэн. Тэр нь юу вэ гэхээр бид нар үндсэн соёл амралтын үйл ажиллагаа парк энэ байгууллага дээр бид нар 2011 оны 10 сарын 1-ээс 10 сарын 15-ны хооронд болсон Халлоуины баярт нь арга хэмжээ ивент болсон л та юм. Энэ ивент нь ирсэн хүмүүсийн үр дүнгийн судалгаа хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл арга хэмжээний үр дүнгийн судалгаа. Тэгэхээр энэ яадаг судалгаа юу гэхээр манай байгууллагууд одоо ингээд 100 хүнтэй ч юм уу 1000 хүнтэй танилцуулах өдрөлөг хийгээд ч юм уу эсвэл нэг компани ажил хийчихэд тэрийг дүгнэж үздэг байхгүй. Өөрөөр тэндээсээ дараагийн үйл ажиллагаагаа сайжруулах санааг авдаг. Зөвхөн өөрөө бодчихдог. За би энэ дээр жоох ингэх хэрэгтэй байна да. Энд дээр чи би дараагийн ихтэй ингэж боддог. Ингэх хэрэгтэй байна гэж мартаал дараа нь ордог. Тийм учраас судалгаа хийгээд баталгаажуулж явах хэрэгтэй. За ийм арга хэмжээнд хийсэн. За тэгээд арга хэмжээнд ямар аргууд ашиглах нь сошиал орчинд хийсэн байгаа шүү. Нэгдүгээр сэтгэл одоо ийм пост хийгээд тэр нь ямар пост байсан гэхээр та манай арга хэмжээнд оролцсон бол бидэнд сэтгэлээ үлдээгээч те. Бид нар явн дээр болохгүйсэн, явн дээр нь болж исэн те. Танд хамгийн ихсэн яг юу таалагдсан гэдэг. Тэрийг ийм сэтгэлээр суулгасан байгаа. Энэ маш олон сэтгэл. Би сүүлд нь харж байгаа 1800 орчим сэтгэл байсан. Тэгээ түүнээс хойш одоо хүртэл ингээд сэтгэл бичдэг хүмүүс. За тэгээд мэдээж бол асуулгын арга ашигласан. Тэгээ хэрэглэгчнэртэй шууд харилцаа үүсгэсэн. Манай паркинг пэйж мань өөрөө 25,000 орчим лайктай. Тэр болгонтой харилцаагүй ч гэсэн ер нь бол маш олон хэрэглэгчтэй харилцсан байна. За тэгээ үр дүн нь ямар байсан гэхээр бид нар энэ судалгаан дээр ерөөсөө гарсан зардал ерөөсөө тэр 5 операторын зардлыг гаргасан. Өөрөөр хэлбэл 5 оюутныг бид нар ажилуулсан. Гэтэ ягаад оюутан гэж би ягаад оюутан гэж байгаа гэхээр би яг өөрөө хянд сууж исэн учраас яг ард нь сууж исэн учраас тэр судлаачтай бол их ихтэлтэй байсан. Тийм зардлыг гаргасан. За тэгээд 10,000 хэрэглэгч судалгаанд хамрагдсан байгаа юм. Постоор, полоор тэгээд өшөө юугаар бүдэнгөөр судалгаанд хамрагдсан байгаа. За тэгээд бүгдийг нийлүүлээд тэр асуулгын хариултууд, постын хариултууд бүгдийг нийлээд 40,000 орчим бид нар тийм судалгааны мэдээлэл ирсэн байгаа. Дата мэдээлэл. За тэгээд бид нар тэр мэдээллийг ашиглаад сая сүүлд дахиж үндсэн соёлын амралтын үйл ажиллагаа хамтран ажиллаад 2012 онд болсон Халлоуны баярт бид нар тэр бүх асуудлыг шийдэд орсон. 20% нь технологийн хүчин зүйлсээс шалтгаалаад бид нар хийж чадаагүй. Үлдсэн 80% нь 11 он тулгарсан бүх бэрхшээлийг бид нар шийдэж орсон байгаа. Тэгэд үүнийхээ үндсэн дээрээс өнгөрсөн жил заавал судалгаагаар тухайн арга хэмжээнд бараг нийтдээ 23,000 орчим хүмүүс хамрагдсан байсан. Энэ жил тэр тоогоо бид нар бараг 3 дахин нугуулсан. Гэхдээ нэг хүчин зүйлс байгаа. Тэн дээр нэг аимшиг байш гэдэг нэг тоглоом ашиглан орсон. Тэн дээр яг хүчин зүйлс байгаа. Гэхдээ ихэвчлэн бид нар судалгаагаар хэрэглэгчийн асуудлыг шийдэж чадсан учраас хэрэглэгчид өөрсдөө сэтгэл ханамжтай одоо нэг эхний ирсэн хэрэглэгч маань тэд нар чинь өнгөрсөн жил ийм байсан чи болчихжээ найздаа хэлдэг. Нөгөө найз нь тийм үгэд очдог. Тэгээд нөгөө найз нь цаашаа ам дамж ярьдаг. Одоо нөгөө бидний яриад байгаа ам ярианы маркетинг гэдэг зүйл маань
Монголд бол хамгийн өвчтэй салбар шүү дээ. Энэ бол одоо та бүхэн сайн мэднэ. Эмчид одоо юу гэдэг энийг эмчид үзүүлэхэд эмийн юун дээр бичиж өгчөөд чи тэр аптекаас аваарай гэхэд за баг тэр бичсэн хүмүүсийн ихэнх хувь нь заавал тэр аптек руу явдаг. Яг хөө зөв эмийн талаар сайн мэдлэгтэй хүмүүс бол ерөнхийдөө тэр аптек өөр аптекээс авч авдаг тий. Тэрнтэй адилхан манай Монголд амын ярианы маркетинг маш хүчтэй учраас хэрэглэгчийн асуудлыг шийдэж амын ярианы маркетингад зөв бид нар мессежүүдийг өгсөөр хэрэглэгч өөрөө бидний хамгийн том сувг болоод татаад байгаа. За тэгээд эцэст нь дүгнээд хэлэхэд бол бид нар зайлшгүй сошиал медиа орчинд анхаарах цаг нь болцсон. Тэр нь бид нар одоо яриад байгаа энэ төлөвүүд нь анхаарах хэрэгтэй болж, PR-аар анхаарах хэрэгтэй болж, судалгаагаар анхаарах хэрэгтэй болж, маркетингийн бүхэл үйл ажиллагаагаа бид биш юмаа гэхэд 50% үйл ажиллагаа бид сошиал орчинд бид нар заавал зохицуулж авах хэрэгтэй болцсон байна. Энэ бол бидний одоо өөрсдөө хүсэл биш нь манай хэрэглэгчийн хүсэл болчиход байгаа тийм. Одоо цаашдаа ер нь манай сошиал орчин хэрвээ Facebook нэг л өдөр бүх сервер нь удирчихгүй бол цаашаа асар уртаар өснө. Тэр бол тодорхой зүйл. За тэгээд тийм учраас бид нар хэрэглэгчнээс хоцрохгүй өөр өрсөлдөгчийг бид нар зах зээлд айлуулах баг оруулахын тулд бид нар сошиал орчинд айлуулах хэрэглэгчтэйгээ хамт харилцаа үүсгээд хамт хөгжөөд явах нь хамгийн чухал зүйл гэж үзэж байгаа. Судалгаа бол бизнесийн байгууллага тэр дундаа маркетер бидэрт бол хамгийн чухал зүйл гэдгийг би энэ сургалтынхаа хамгийн сүүлд хэлмээр байна. Бид нар судалгааг ямар нэг хэмжээнд заавал хийх ёстой, заавал ойлгох ёстой. Хэрвээ өөрөө хийж чадахгүй бол өөрөө сайн мэдхгүй байгаа бол хамгийн багадаа нэг удаа ч юм уу мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтраад ажиллаа үзэх хэрэгтэй. Тэндээс их зүйлийг сурч авна. Тэгсэн хүнсэн дээрээс маркетер хүн гэдэг маань ажиллаа сайн хийн. Маркетер хүн ажиллаа сайн хийснээр бизнес хөгжин, бизнес сайн хөгжсөөр тухайн байгууллага томорно. Тухайн байгууллага томорсоор тухайн өөр маркетер хүн маань өөрөө албан тушаал ахих ч юм уу эсвэл тусдаа салбарыг толгойд явна. Тийм учраас маркетинг судалгаан дээр бүгдээр анхаарлаа хандуулцгаая. За ингээд баярлалаа анхаарал тавьсан та бүхэнд.